Бурхны үйлчлэлд хамгийн сайн нар. 1863 оны 5 дугаар сарын 1 шаббат өдөр Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн Батл Крик хотод хурал болж байсан майханд нэгэн гэр бүл ичингүрэн орж ирэв. Тэр майханд Эллен Уайт байсан юм. Хэдэн 7 өдрийн өмнө Эллен тухайн гэр бүлийн талаар үзэгдэл үзсэн аж. Тэрхүү үзэгдлээр Эллен тэр гэр бүл үннийг эрэлхийлж байгааг олж харжээ. Мөн тэдний зарим нь Бурхны үйлсийн төлөө зоригтой үйлчлэх Бурхны зарц болно гэдгийг олж харсан байв. Мод Сисли Бойд бол тэр гэр бүлийн ахын дүүсийн нэг байлаа. 16 настайдаа тэрээр сүмийн хэвлэлийн газрын зохиолын хэлтэст аль хэдийн ажиллаж байсан аж. Бусад анхдагчдтай танилцсны дараа тэрээр Бурхны үйл хэрэгт бүрэн үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй болсон юм. Нэгэн өдөр үдээс хойш тэр залбирч байхдаа чи эзний хүссэн бүхнийг хийхэд бэлэн үү гэж асуух дуу тод сонссон байв. Энэ бодол нь Бурхан түүнээс хийхийг хүсээгүй зүйлийг нь хийхийг хүсэх болно гэсэн үн сэтгэл төрүүлж орхив. Өвдөг сүгдэж байхдаа тэр анх бодож байсан шигээ бүрэн бууж өгөө гэдгээ мэдэрсэн байлаа. Түүнд "Тийм ээ эзэм, би таны надаас хүссэн бүхнээ хийх болно" гэсэн үгийг хэлж чадахгүй юм шиг санагдаж байв. Мод залбирч уйсан боловч тайвшрлыг олсонгүй. Эцэст нь шүн дундын үе тэрээр "Өө эзэн Есүсээ, би танд хайртай. Тийм ээ, би танд хайртай. Гэхдээ би ганцаараа Бурханд бүрэн бууж өгч чадахгүй. Эрхэм Есүсээ, би таныг миний төлөө үнийг хийгээсэй гэж хүсэж байна" хэмээн үннээ өчөв. Тэр даруйдаа Мод амар тайван болов. Тэр өглөө Мод ерөнхий чуулганаас ахлагч Эндрюсийг Базел хэвлэх ажилд нь туслахаар Швейцар руу аялахыг урьдсан цагт хүлээн авчээ. Хэрэв урчин их эзний тэнгэр элч түүн дээр ирээгүй бол тэр урилгыг хүлээж авахгүй байсан гэдэгт тэр итгэлтэй байлаа. 1887 он тэрээр сүмээс Африк дараа нь Англи, Австрали зэрэг хэд хэдэн газар руу илгээгдсэн сайн мэдээний анхны бүлгийн нэг хэсэг байв. Урайлга. Магадгүй Бурхан таныг яг одоо түүний өмнө бүрэн бууж өгөхийг урьж байгаа байх. Мод шиг хариулвал яах бол? Үнийг санаж яваарай. Өөрийгөө бүрэн хоош тавьж, зүрх сэтгэлээ ариун сүнсний үйлчлэлд орон зай гарган, Бурханд бүрэн ариусгагдсан амьдралаар амьдардаг хүний ашиг тусад хязгаар байхгүй хэмээн Эллен Уайт тэмдэглэн үлдээжээ.